Сайтаас 3 асуудал дээр тодруулгыг тодорхой санал дайр суурийг сонсомоор байна. За нэгдүгээр хэрвээ татвартай болох юм бол энэ улаан буудаа болон гурилын чанарын үзүүлэлт хэрхэн сайжрах вэ? Хяналтаа хэрхэн тавих вэ? За яагаад энэ асуултыг асууж байгаа вэ гэвэл шинжилгээнд ирсэн дотоодын улаан буудааны 70%, гадаадын улаан буудааны 9.5% шаардлага хангахгүй байна гэдэг. Дотоодын үйлдвэрлэлээ дэмжиж дэдэг нөгөөдөл чи ерөөсө чанартай гурил улаан буудаа үйлдвэрлэхгүй байгаа энэ тохиолдолд яах юм бэ? Эсвэргээр гадаадын энэ улаан буудаа гадаадаас орж ирж байгаа гурил чи өөрөө чанарын шаардлага илүү хангаж ийн гэдэг ийм судалгааны дүгнэлтүүд гараад байна. За гурилын хувьд бол бас шаардлага хангаагүй дээжийнх нь 20% нь гадаад 80% нь дотоодын гурил шаардлага хангахгүй гэдэг шинжилгээний дүгнэлт гарсан. Тэгэхээр энэ хин нэгэн аль нэгэн тойргийн асуудал биш. Энэ бол бүх монголчуудын эрүүл мэндийн асуудал. Тийм учраас энд хариулт өгөөч. Бид нар татвараар зарим нэг зүйлүүдийг дэмжлэг үзүүлж болно. Үүний цаана байгаа чанарын асуудал ерөөсөө ярихдаггүй байна. Тэгэхээр энэ дээр нэг та тодорхой хариулт өгөөч. За хоёрдугаарт энэ дотоодын үйлдвэрлэлийг дэмжих маш олон арга хэмжээ авлаа, зээлүүд гарлаа. Гэтэл дотоодын гурилын үйлдвэрүүдийн тоо улам цөөрөөд байдаг. Улам монопол, олигопол шинжрүүгээ ороод байдаг. Энэ дээр төрийн хяналт яаж явах юм бэ? Энэтэй холбоотой зохицуулт ерөөсө дагалдаж орж ирэхгүй байна. За 3 дугаарт баяжуул хүнсний тухай хууль баталсан, гурилан дээр огт хэрэгжээгүй гэдэг дүгнэлт гарсан. Дахиад нөгөө бид нар хүүхдүүдийн эрүүл мэндийн асуудал гэж яриад хууль батлаад байдаг. Хэрэгжилт ерөөсө огт байхгүй байна. Тэгэхээр энэ яагаад ерөөсө хэрэгжихгүй дотоодын үйлдвэрлэлүүд яагаад энэ баяжуулсан гурилыг ерөөсө хийхгүй байгаа юм бэ? Шалтгааны үеийн зан үйлтэй холбоотой юм уу, хэрэглэгчийн зан үйлтэй холбоотой юм уу, зах зээл ашгаа хараад байдаг юм уу гэдэг дээр наривчсан юм судалгаа байна уу. Тэгэхээр би бол дандаа хуулийн хэрэгжилттэй холбоотой, үр дагавартай холбоотой асуулт асууж байгаа учраас маш тодорхой хариулт өгөхийг хүсье. За, баяжуулсан хүнсний тухай хууль байгаа. Энэ хүнсээр дамжуулж аригдад дутж байгаа эрдэс витаминыг нөхөж өнгөх юм зорилготой хууль байгаа. За, энийг гурилаар дамжуулж хийхээр ийм зорилготой бас сүү болон бусад хүнсээр дамжуулах бүрэн болцоод. Энэ гарсан хууль маань татвараас энэ чөлөөсөн хууль маань баяжуулсан болон баяжуулаагүй бүх гурилыг хилээр татваргүй оруулахыг нээгээд өгсөн. Ингээд үндэсний үйлдвэрүүд энэ талд хийх ёстой бүх алхмуудыг зогсоодсон байна. Шаардлага болчихж байгаа байхгүй юу? Гайлаар хязгаарлалтыг оруулаад ирэхээр чинь нөгөө дотоодын үйлдвэрүүд тэр үүргээ хүлээхэ болчихж байгаа. За, гурилын үйлдвэрүүд яагаад цөөрөөд байна? Өрсөлдөөн их байна л гэсэн үг. Өрсөлдөөн ширүү байгаа болохоор, ашиггүй байгаа болохоор үйлдвэрүүдийн тоо цөөрөөл байна. Одоо 9 үйлдвэр үйл ажиллагаа явуулж байна. 2 үйлдвэрээ зогсоосон байна. 5 үйлдвэр үйл ажиллагааныхаа нь 15-аас 20% дээр үйлдвэрлэл хүчин чадал дээр ажиллаж байна. Хүндэрж байна гэдгээ мэдэгдсэн. 2-аас 3 үйлдвэр доктортой байдлаа хангаал байж байна. Нийт бид үйлдвэрлэлийнхаа хүчин чадлын 40%-ийг алдаад байна. Хүнсний хувьсгалын хөдөлгөөний үр дүнд бид нар 19, 20, 21, 22, 23 онууд дотоодоо 100% тариад дотоодоо 100% үйлдвэрлэдэг гэсэн үйлдвэрлэл өнөөдөр 60% руу унчаад 40% гадны зах зээлд алдаад байна. Энэ байдал цаашдаа үргэлжлүүл үндсэндээ дотоодын гурил үйлдвэрлэл төсчүүлдэх болцоогүй байна. Чанарын асуудал. Энэ бол хэн гэдэг хүн ямар санаатай авсан би мэдэхгүй байна. Монголын гурилын үйлдвэрийн чанар тасралтгүй сайжирж байгаа. Швейцар, Туркийн дэлхийн 1 номерын технологиудыг манай үндэсний үйлдвэрлэлүүд суйрлуул дууссан. Гурилын чанар эрс сайжирч, гурилын төрөл баяжиж олон хэлбэрээр бүтээгдэхүүнээ гаргаж байгаа. Тариалангийн талбай, тариаланчид улаан буудаан тариалтан технологийн хамгийн сүүлийн дэвшлийг ашиглаж байгаа. Тариа цэвэр болсон. Урагш тогтмол нэмэгдэж байгаа. Би эдээ санал нийлэхгүй. Улаан буудаа чанар сайжирч байна. Үйлдвэрлэлийн чанар сайжирч байна. Энийг юу илэрхийлж байгаа гэвэл гурилан бүтээгдэхүүний тоо чанар олноор бий болж байгаа. Ялангуяа маш нарийн гурил хэрэгтэй тэр бекери буюу нарийн боовны зах зээл хэрхэн өсөж байгааг та бүхэн харж байгаа. Гурилан бүтээгдэхүүн нэр төрөл хэрхэн олширч байгааг та бүхэн харж байгаа. Чанарын асуудал улаан буудаан урагштай холбоотой өөр байдаг. Чанаргүй үүдг нь юу юм? Хатуулаг гинүү, цавуулаг гинүү, шилэн цэр гинүү олон үзүүлэлт байгаа. Аль үзүүлэлт нь тухайн жилийн ургацаас хамаарат
бороо хуурчийг гангийн байдлаас хамаарат өөр гардаг. За энэ их хурлын гишүүд за сайд нарын хувьд ялангуяа энэ үнэн зөв мэдээлэл өгдөг байдал дээр ер нь их хурлын дарга цаашид анхаарахгүй бол шал худлаа мэдээлэл өгдөг, шал худлаа ярьдаг энэ байдлыг ерөөсөө арай л хитрхи байдаг юм байна. Би бол одоо урд өмнө арай ч ийм гэж бодож байгаагүй. Одоо 2018 онд 19-ээсэн аж ахуйн нэгжийн тоо 2014 онд 37 хүрээд 15 онд өнжөөд 16 онд буураад 14 оноос хойш тогтмол буурсаар одоо 11 аж ахуй нэгж үлдээд байна гэд. Энд чинь ерөөсөө ямар ч нөгөө татвартай ямар ч хамаарал байгаа сте. Татварыг тэглэхээс өмнө аж ахуй нэгжийн чинь тоо аль хэдийн буураад цөөрөөд монопол, олигопол шинжрүүгээ ороод байна гэдэг судалгааны дугуйлт гараад байна. Эсвэл та нарт тэр мэрэгчлэнүүд чинь худлаа мэдээлэл өгöd байд юм уу? Ийм анхан шатны наад захын тоон дээр худлаа яриад ах юм. Хоёрдугаар тэр гурилын чанар дээр Хабул гэд лаборатори, хүнсний лаборатори 200 дээж дээр шалгалт хийсэн. 148 гадаадынх гишүүнээ гурилын үйлдвэрүүд ингээд 19 болоо 37 болоод 11 болоод байна. Энэ зах зээлийн зарчмаараа л өрсөлдөөн яваад байна шүү дээ. Одоо цөөрөд байгааг монополуулсан гэж олигопол зах зээл үүсгэж яаж хэлэх юм бэ? Одоо яах ёстой? Эсвэл улс гурилын үйлдвэрүүд бариад олон үйлдвэр барих ёстой юм уу? Энэ жижигхэн зах зээл маань өөрөө баг энэ 9 үйлдвэр чинь бодтойгоор бол бас л ихтэж байгаа юм. Өрсөлдөөн ширүүсэж байгаа эдгээр. Эдгээр ямар ч хувилдах үн өгсөх одоо болцоо байхгүй. Өрсөлдөөн ширүүн байна шүү дээ. Тэгээ нэг жоох юм хийж байгаа үйлдвэрүүдөө ингээд нэг урмыг хуглаад нурууг нь дараад одоо болимоор байна. Энэ жам ёсоор л өрсөлдөөн явал байж байна. Монголын зах зээлд 9 үйлдвэр гэдэг бол хангалттай. Нэг чанарын асуудлаараа гурил ингэж байгаа юм. Жил жилийн нөгөө цаг уурын нөхцөл, газар зүүн онцлог, за тэгээд буудаа тарьсан технологийн байдал, түүнд хэрэгэлсэн бордоо, ургамал хамгааллын бодисын байдал, нөгөө талаас тэр тариалан чинь ур чадвартай холбоотойгоор чанарын байдал өөрөөр гардаг. Монгол дээр ноолуур өөр чанартай, өөр микронтой байдагтай адилхан улаан буудаач бас тэгдэг. Уулын ар өвөр хоёр өөр ургадаг. Гурилын үйлдвэрлэгч нар чанартай бүтээгдэхүүн хийхэд тулд тэр стандартын дагуу авна. За мэдээж юм маргаан үүсэн чанарын үзүүлэлтүүд унсан тэр жилийн ургацтай тариаланчд бол өхөө бодно. Үйлдвэрүүд бол аль бол чанартай гурил авах, улаан буудаа авах бодно. Ийм этийн маргаан бол тасардаг юм уу? Байнга байдаг. Жил жилийн онцлогоо шалтгаална. Зарим жил бол зарим газар их сайхан гараад, зарим жил жоохон унаад. Тэр болгон чинь тохиргоонууд буюу зохицуултууд хурдтай шуурхай хийх л шаардлага байдаг. Энэ бол тариаланчдын хариуцлагын асуудал. Тариаланчид өндөр чанарын холцгоо, цэвэр үйлдвэрлэл тэнцсэн будаа тарьж тушаах ёстой. Ягаад гэвэл энэ өөрөө ард түмний өргөн хэрэглэн бараа. Тэгээ чанар муутай ажлаа муу хийгээд техник боловсруул технологи мөрдөөгөөс болоод чанар муутай ургасан улаан буудааг хүнсний үйлдвэрүүд аваад ард түмэнд хүргэж болохгүй. Энэ бол зүй ёсны асуудал. За бид энэ дээр тэжээлийн үйлдвэрүүдийг нэлээд дэмжиж энэ Атрын 4-р аяын бодлогын хүрээнд тэжээлийн хэд хэдэн том үйлдвэрүүд одоо ашиглалтанд орж байна. За энэ өөрөө нөгөө гахаа, дахиа, шувуу, сүүний аж ахуйн тэжээлүүдийг үйлдвэрлэх, өсвөр малыг бордох, тэжээх, нөгөө экспортын чиглэмжтэй, дээрээс нь төв сүрэн газрыг байнгын шинэ махаар хангах юм аж ахуйнуудыг олон арваар бий болох зорилготой явж байгаа. Ер нь бид тэгээд энэ Атрын 4-р аянаар газар тариалангын талбайгаа нэмье. Хүн ам нэг өс нэмэгдээд байна, хэрэглээ эрс нэмэгдээд байна. Хүн ам өс нэмэгдэж хэрэглээг хангахын тулд хүн ам нэг сая орчим байхад манайх нэг 1 сая орчимга талбайг эргэлтэнд оруулсан. Атрын 1-2 дугаар аяны хүрээнд. Одоо хүн ам 3.5 сая дээр ойр үед 4 сая хүрнэ. За дээрээс нь 1 сая орчим жуулчин дотоод энэ хүнсний хэрэглээнд оролцож бас Монгол улсад орчиж байна. Тэгэхээр бид нар тариалтын талбайгаа Атрын 4-р аяны хүрээнд 200 мянган гагаар нэмэгдүүлээ. Үр тариа, төмөн сүнсний ногоо, тэжээлийн урамлынхаа тариалтыг нэмэгдүүлэхгүй бол одоо манай зах зээл бас дутагдалд ороод дутаад байгаа. Буюу үндсэндээ экспортлох юм чадах байхгүй. Дотоодын хэрэглэн дээрээ л бид нар асуудал яриад байна шүү дээ.